Урдчан тэргүүн дээд шагнал гардуулах ёслолыг Тэнгэр телевизийнхөө 3 дахь жилдээ шууд дамжуулан үзүүлж байна. За харин одоо хөтөлбөр ёсоор 7 мэдээллийн хөтөлбөрөө үзүүлнэ. Үзэгч та Урдчан тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын шууд дамжуулалтыг Тэнгэр телевизийн сошиал сувгуудаас үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ үү? Мөн 7 мэдээллийн хөтөлбөр болоод гадаад мэдээний дараа шууд дамжуулалтыг эфирээр үргэлжлүүлэх болно. $2025 онд оюу толгой компани 1 тэрбум Америк долларын цэвэр ашигтай ажилласан хэдий ч Монголын талд ашиг ногдохгүй. Аж ахуйн нэгжүүдийн татврын өр өнгөрсөн оноос 2 дахин нэмэгдэж өртөө байгууллагууд ажилчдынхаа цалин хөлсийг ч өгч чадахгүй байна. Төсвийн орлого 2.3 их найт төгрөгөөр тасарч болзошгүй. Утаа адил замхарсан шийдвэрүүдийг иргэн сануулна. Хүний эрхийн үндэсний комиссийн зөвлөмжийн биелэлд хангалтгүй байна. Үзэгчдээ цаг 7:10 Тэнгэр телевиз 7 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Оюутлогын бүлэг ордын ашиглалт Монгол улсын эрх ашигыг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх төр хорооны нээлттэй сонсголын 2 дахь өдрийн хэлэлцүүлэг өнөөдөр хүргэлжилж байна. Өнөөдөр оюутлогын компани хувь нийлүүлэгчдийн гэрээний санхүүжилтийн хүүгийн хувь түүнийг олон улсын зах зээлийн жишгт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ холбогдох үр дагавар сэдвийн хүрээнд явагдсан юм а. Оюутлогын бүтээн байгуулалтын төсөл 10 тэрбум долларын хөрөнгө оруулалттай. Монголын талд 34% эзэмшихийн тулд хөрөнгө оруулах үүрэг тулгарсан. Манай засгийн газарт энэ их мөнгийг төсвөөс гаргах ямар ч боломжгүй тул Рио Тинтогийн зүгээс төслийн бүтээн байгуулалтын зардлыг 100% гаргаж, Монголын тал 34%-ийнхаа хөрөнгө оруулалтыг зээл хэлбэрээр авсан байдаг. Маш энгийнээр Рио Тинтогийн их алдарт төр инхүү үүссэн түүхтэй. Тэгэхээр энэ заалт маань бас өөрөө яг бизнесийн залчмын хувьд бодоод үзэхэд аюул сонин заалт байгаа. Хувийн нийлүүлэгчид хоорондоо гэрээ тохирж иж бүгдөө бүх зээлийн эргэн төлж ижил өөрөөсөө ногдол ашиг өгөө гэдэг заалт байгаа байхгүй юу? Энэ бол одоо ямар ч компани хувь эзэмшигчид өөрөөсөө ногдол ашиг авах хугацаагаа хойшлуулъя, зээлдүүлэгчдэд мөнгө төлөө гэсэн ийм зарчим бол байдаггүй. Хамгийн оптималны санхүүжилтийн хувилбар ер нь компанид яаж байдаг вэ гэхээр хувьцааны санхүүжилт байдаг, зээлийн санхүүжилт байдаг. Гэтэ зээлийн санхүүжилт маань тодорхой хэмжээний бас бага өртөгтэй санхүүжилт байдаг учраас тодорхой хэмжээний зээл бол баланс дээр аваад явах нь зөв зүйтэй гэсэн онолж байдаг. Энэний дагуу бол энэ хоёр хувьцаа эзэмшигч маань яагаад ийм заалт өөрсдийн хооронд байгуулсан гэрээндээ оруулсан бэ гэхээр яагаад үйл энэ зээлдүүлэгч нь өөрөө нэг хувьцаа эзэмшигч нээсэн. Буюу өөртөө давуу эрх үүсгэсэн. 2011 оны 6 дугаар сард шинжилэн баталсан хувь нийлүүлэгчдийн гэрээний 13-ын 2 дахь заалтад хувь нийлүүлэгчийн гэрээг тэргүүн ээлжинд эргүүлэн төлж байж ногдол ашиг хуваарлна гэж тусгасан. 2025 оны эцсийн байдлаар Рио Тинтогоос 20 тэрбум долларын зээл болон санхүүжилтийн өгөлгийг Монголын талд өгчээ. Гэхдээ энэ зээлийг ирээдүйд бодогдох хүүгийн хамт эргэж төлж байж Монголын тал 34%-ийнхаа ногдол ашиг хүртэх болцол нээлттэй. Одоо Монгол улсын засгийн газар Рио Тинто компани зээлийн хүүд 11%-ийг төлж байна. Одоо бид Рио Тинтод өрөө бүрэн төлж байж буюу магадлалаар 2037-оос 2038 он хүрч байж л ногдол ашиг авах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл 2025 онд оюутлогын компани 1 тэрбум долларын цэвэр ашигтай ажилласан ч Монголын талд ашиг ногдохгүй юм а. Зээлийн одоо хувь хэмжээ өндөр байна. Энийг хэдүүлээ өөр санхүүжилтийн хөөсрөөр өөрчлөх боломж байна уу гэдэг талаар суу яри зөв чигийг нь олъё гэж бол одоо 2 жил жахуу ирсэн. Тэгээд төлөөлөлт зөвлөлөөс баталсан компани стратегид санхүүжилтийн одоо оптималны хувилбарыг гаргуулж өгөх тийм үүрэг даалгавар бол аваад тэрэн дээр бол менежментийн баг ажиллаж байгаа. Тэр нь юу гэхээр хувьцаагаар санхүүжилт татна. Дээрээс нь бид нэр 15 банкнаас зээлсэн. Хувьцаа эзэмшигч нараас нөгөө шаварт унсан шарын эзэн гэгчээр одоо байж болох бүхэл нөөцөө шавхаад бид нар
бүх борлуулалтынхаа орлого мөнгө урсгалыг бүтээн байгуулалтанд зарцуулаад өнөөдөр өгсөн байна. Тэгэхээр өрийн хэмжээ бол хэвийн хэмжээнээс өндөр байгаа гэдгийг бол ойлгож байгаа. Тэрэн дээр компаниуд тэрнтэй одоо зохицож болохгүй, тэрийг бол дахиж байнга одоо өөр их үүсвэр илүү хямд боломж юу вэ? Ногдлоо шиг наашлуулах тал дээр бол анхаарч ажиллах ёстой гэж боддгоо. Энэ гэрээнд 2011 оноос хойш өөрчлөлт оруулж чадаагүй үдийн хүрснээс харахад Монголын талын ногдол ашиг хүртэх хугацааг урагшлуулах боломжгүй гэж харагдаж байгаамаа. Харин засгийн газрын зүгээс зээлийн хүүг 11-ээс 6% болгож бууруулах санал тавьсан ч үр дүнд хүрээгүй байна. Зээлийн хүүг дахин хэлцэх хугацааг 2011 оны гэрээгээр 7 жил нэг удаа байхаар тусгасан, эхнийх нь 18 он тохиосон бол энэ жил хүүг бууруулах болцлыг хэлэлцэх боломжит жил тохиож байгаамаа. Оюутлын сонсголоос гадна улс орны өнөөдрийн тулгамдсан асуудал буюу татварын тухай 7 мэдээллийн хөтөлбөрийн энэ хэсэгт багц мэдээллийг танд үзүүлэх гэж байна. За аж ахуйн нэгжүүд ашиг олох гэж бизнес хийдэг. Гэтэл энэ байдал эсрэгээрээ эргэж бизнес эхлүүлсэн бүхэн ашиг олох нь битгий хэл алдагдал хүлээж өрөнд унаад үлддэг боллоо. Ийм урууга харсан тогтолцоотой улсад хувийн хөвшлийнхэн тисэж үлдэхэд улам хэцүү болж байна. Өнөөдрийн байдлаар нийт аж ахуйн нэгжүүдийн 67% нь татварын өртөө байгаа юм. Энэ өр нь 6.5 их найт төгрөг даваад байгаа юм а. 6.5 их найт төгрөг гэдэг бол улсын төсвийн 5/1-тэй тэнцэх мөнгөн дүү юм. Аж ахуйн нэгжүүд арайхийн амьдууж байгааг батлах 2 тоо хэллээ. Өнгөрсөн жил 3.5 их найт төгрөг байсан аж ахуйн нэгжүүдийн татварын өр хоримтлагдаж, энэ оны 11-р сарын байдлаар 6.5 их найт төгрөг болж нэмэгдэжээ. Үндсэндээ жил хүрэхгүй хугацаанд аж ахуйн нэгжүүдийн татварын өр 20-30-40% арч биш, бүр 2 дахин нугарчаад байна. Үүний 40 орчим хувь нь нэмэгдсэн үртгийн албан татварын өр гэлээ. Зөөрөө төлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд дараах арга хэмжээнүүдийг авдаг байна. Татвар хураах гүйцэтгэлийг бид бас эрх мэдэл гэдгийг хэрэгжүүлдэг хууль нэр байдаг. Тэр нь бол яадгүй гэхээр бид нар хөрөнгөний байдлын тогтоон, мөн тухайн татварлагчийн авлагатай татварлагчээс нь авлагыг барагдуулна. Хоёр дахь этгээд буюу харилцаа хамаарлалтын этгээдээс нь өрийг барагдуулах үйл ажиллагаа хийн. За тэгээд хөрөнгөний дуудлага худалдаанд орж борлуулах гэдэг маш олон төрлийн үе шаттай арга хэмжээнүүд байгаа. Бид нар өнгөрсөн онд дуудлага худалдааг 8 аж ахуйн нэгжээр хэрэгжүүлсэн байгаа. За хөрөнгөний байдлыг тогтоосон аж ахуйн нэгжүүд маань хэд 1500 хүрсэн. Бизнесийн орчныг сайжруулж татварын тогтолцоог шинжил гэхээр засгийн газар нүдэн болоо чихэн дүлий болчихдог. За гисэн ер нь аж ахуйн нэгжүүдээс авах ёстой татвараа ганц төгрөг тутаалгүй авдаг. За бүр жил ирэх тусам улсын төсөв татвараас төвлөрүүлэх орлого нэмэгдсээр байгаа юм а. За графикт харагдаж байгаачлан 2020 оноос хойш нэмэгдсэн үртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар гээд эдгээр татваруудаас төсөв төвлөрүүлдэг орлогууд тасралтгүй нэмэгдсэн байна. За энэ бүх мөнгө иргэд аж ахуйн нэгжүүдийн халааснаас гарч байгаа нь тодорхой. Нэмэгдсэн үртгийн албан татварын орлого гэхэд 2020 оноос хойш тасралтгүй өсөж өнөөдөр төсөв бүрдүүлдэг гол татвар гэдэг нэр зөв хүртлээ төсвийн орлогод жин дардаг болчиход байна. За үүнийг дэлгэрүүлбэл 2020 онд нэмэгдсэн үртгийн албан татварын орлого 2.2 их найт төгрөг байсан бол 2024 онд 5.8 их найт төгрөг болж өсжээ. За үндсэндээ нэмэгдсэн үртгийн албан татвар нь нийт татварын орлогын 20% бүрдүүлж байна. За ингэж татварын орлогын ихэнхийг бүрдүүлж байгаа нэмэгдсэн үртгийн албан татварын тогтолцоог өөрчлөх хүсэл засгийн газарт байхгүй гэдэг нь тодорхой. Гэтэл өнөөдрийн нэмэгдсэн үртгийн албан татварын тухай хуулиар аж ахуйн нэгжүүд олооч байгаа орлогоосоо урьдчилан татвар төлдөг. За энэ импортыг орлох гэж хичээж байгаа үйлдвэрлэл эрхлэгчдэд дарамт талсаар байгаа юм. За энэ мэд асуудлуудыг шийдэхэд эрх зүйн орчинд шинжилэл хийх шаардлагатайг бизнес эрхлэгчид тотшиг давцаар за бүр сүлдээ арга мухартаад байна. Зарим засгийн газар гэдээсээр байгаа юм а. Татвар төлөгч нар ийм төртөө байхад бид нар яаж татвар төлөх юм бэ гэдэг ийм ойлголт маш их байна. Дээрээс нь одоо татварын дарамтууд маш их байна. Татвар одоо хэтэрхий их, дээрээс нь нөөтийн татвар бол одоо ерөөсөө бүх шатанд үйлчлэлгүй. Тэгээ яг ингээд эцсийн хэрэглэгчдэр очиж үйлчлэлтэй гэсэн бас энэ дээр энэтэй холбоотойгоор бол нөөтийн татварын дарамт маш их байна. Тэгээд энэ бүх зүйлээс болоод л ер нь бол ийм татварын хоцрогдол бий болж байгаа. Өнөөдөр хүртэл татвартай холбоотой нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой юу ч хийгдсэнгүй. 26 оны төсөв батлагдлаа. Энэ нь 27 он хүртэл юу ч хийгдэхгүй нэ гэсэн үг шин. Тэгээ 27 он өнгөрөхөөр ерөнхийлөгчийн сонгуул болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн дахиад татвар бууруулна гэдэг амлалтууд явах нь. 28 онд дахиад татвар бууруулна гэдэг амлалтууд явах нь. Үндсэндээ сүүлийн 12 жил
хамгийн их хүмүүсийг хүссэн захиалсан энэ сэдв яг сэдв чигээрээ урагшилж байгаа нь л үнэхээр тун харамсалтай. Өнгөрсөн аврын чуулганаар татврын багц зүйлийг шинжилж батлна гэж ерөнхий сайд асан оюурд нь шинжилгээ мэдчилгээний дээрээ мэдгдсэн. За ингээд хаваржингаа төрийн ордонд аж ахуйн нэгжүүдийг цуглуулж баахан саналыг нь авсан ч өнөөдрийг хэрн татврын багц зүйлийн бараа сураг алга. За гэтэл энэ хооронд аж ахуйн нэгжүүд дампуурч өрн дуудахад унаж хувийн хвшлийнхний орон зай улам авчигцаар байна. Иймээс Монголын бизнес эрхлэгчид өрнөөс өрний хооронд өдөр хоногийг өнгөрүүлж байна. Гэтэл төр засаг төсвийн орлого тасалдсан гэх нэрээр хувийн хвшлүүдийнхээ хамаг дансыг нь хааж олсон орлогыг нь хүчээр татаж байгаа талаар бизнес эрхлэгчид цахим орчинд шуугиж эхэллээ. Энэ тухай шуумж төрийн ордонд суугаа зарим гишүүдийн чихэнд хүрчээ. Төсөв хүндэрсэн нэрээр гайл татврынхан аль хэдийн аж ахуйн нэгжүүдийн данс тооцоог хаагаад эхэлжээ. За нэг үгээр тэд татвараа төлье гэсэн ч данс нь хаалттай. Тэд ажилчдынхаа цалин хөлсийг өгье гэсэн ч бас л боломжгүй нөхцөлтэй нүртүүлжээ. За үүнийг дараах хэдэн жишээнээс харж болно. Монголын хамгийн том компаниудын нэг болох Монбелмед компани хүртэл туйлдж байгаа талаар төлөөлөн удирдах зөвлөлийн дараах өөрийн цахим хуудасаа бичсэн байна. Данс тооцоо хаахгүй үйл ажиллагаагаа хэвэн явуулах хэрэгтэй гэж засгийн газар мэдэгддэг. За гэтэл татвар гайлийн байгууллагууд нь эсрэг үйлдэл явуулж бизнес эрхлэгчдээ гарах гарцгүй болгож байгаа талаар бичжээ. За мөн л нэгэн бизнес эрхлэгч хамаг дансаа хаалгаж ажилчдынхаа цалин хүсэгч олгож чадахгүй нөхцөлд хүрсэн талаараа бичсэн байгаа юм а. За буланд авчруулагдсан аятай нөхцөлд бизнесийн үйл ажиллагаа эрхлэх гэж яваа компаниудын жишээ үүгээр дуусахгүй нэ. Одоо чинь миний яг эргэн тойронд байгаа ингээд найз нөхдийн чинь 2 компани дансыг хаасан байна. Тэгээд дансыг хаалгачаад яаж тэр компаниг татвар төлөх гэдэг ихний асуудал тийм биз? Дансыг хаацсан компани орлогоо авч чадахгүй яаж тэр үр төлбөр барагдуулах юм? Одоо Монголд юу вэ нөхөр бүтэн бараа сольж явчлаа, бартер болчихлоо. Мөнгө байхгүй учраас. Энд чинь өөр эдийн засгийн хямрал واخгүй юу? Ер нь бол нэг нөгөө талаас татвар ерөнхий газар өөрсдийнх нь гүйцэтгэлийг биелүүлэхийн тулд бизнес эрхэлж байгаа, аж ахуй эрхэлж байгаа зүйлд одоо боомлж дээрэмдэж штэ тий. Бизнес эрхлэгч бүхэн л хөлс хүчээ туслуулан байж төлсөн татврын мөнгө өргөй зардал болж байгаад бухимдаж байна. За сүүлийн 5 жилийн хугацаанд ганцхан хувийн орлогын албан татвар гэхэд 2 дахин даавалджээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар хүртэл 3 дахин нэмэгдчихэд байна. За ийм нөхцөлд аж ахуйн нэгжүүд томорч чадахгүй, за томорхоос айгаад нэг компани хідэн хэсэг хувааж байгаа нь татврын буруу бодлого хэрэгжиж байгаагийн нэг нотлохоо гэсэн юм а. Татврын дарамтанд орохгүйгээр явах уу гэдэг бодолтой ганцхан болчиход байгаа байхгүй. Уг нь бол бид нар чинь татвараа төлчмөр байна, цалингаа тавьчмаар үйл ажиллагааны бусад зардлуудаа өгчмөр байна, ашигтай ажилламаар байна. Хувь хязгаарлагдсан хариуцлагатай компанийн үндсэн зорилго нь ашигын төлөө. Тэгтэл томч бай жижигч бай бүгдээрээ жижигрээд байдаг. Номын жишээлхэд одоо хамгийн том одоо борлуулалт хийж байгаа жижиглэнгийн борлуулалт хийж байгаа хамгийн том компани. Гэтэл номын ч одоо номын 5 хүртэл гээд ингээд компаниудаа жижиглсэн. Яагаад тэгэхээр татврын нөгөө авагдж байгаа суур бодогдоод байгаа зарчмууд нь өөрөө томрох тусмаа ихийг төлнө гэдэг дээр авчираад том компаниудаа томруулж чаддгүй, жижиг компаниудаа хөл дээр нь босгож чаддгүй алчаад байгаа ийм тогтолцоонд л яваад байгаа. Төсвийн хэд тэлэлт нь эдийн засгийн өсөлт бус татврын нэмэгдэл болсон тухай зарим гишүүд хэлж байлаа. За тэд хэлсэн шигээ үйлдэл хийдэггүй нь харамсалтай. Сүүлийн хэдэн жил дараалан ярьж байгаа татврын хашаалыг бууруулах асуудал хизээ бодит ажил болох нь бүрхэг хിവэр байгаа юм а. За эрх баригчдын зүгээс энэ асуудлыг ярихаас хэтрэхгүй. Иймдээ ч эрх оныг татврын шинжилэлгүйгээр ухтах гэж байна. Татварт зарлуулсан аж ахуйн нэгжүүдийн хямрал иргэдийн амьдралд хэрхэн тусаж байгааг сурвалжиллаа. За иргэдийн амжиргаа ямар түвшинд байгаа, худалдан авах чадвар сайн муу байгаа нь хүнсний дэлгүүрийн орлогоос шууд мэдэгддэг. За харин хүнсний дэлгүүрүүдийн орлого өнгөрсөн оноос 50%-аар буурч өдрийн хүнсээ зээлээр авах иргэдийн тоо нэмэгдэх болжээ. Иргэдийн орлого бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг гүйцэхгүй, аргаа барсан иргэд иргэний үнэмлэх, гар утас банкны карта барьцаанд тавьж зээл авах болжээ. Өнгөрсөн онтой харьцуулахад сарын хүнсний хэрэглээний дүн 2 дахин нэмэгдсэн гэлээ. Гэтэл цалинаа нэмэгдээгүй учраас худалдан авалт хийхэд хүндрэлтэй байгаа тухай иргэд хуваалцлаа. Ер нь бол айгүй их өссөн шүү. Өнгөрсөн жил манайх нэг 400 мянган төгрөнд бол хангалттай бэлддэг байсан. Одоо бол 400 мянган төгрөнд бэлдэхэд ер нь бол тал хүнсэл бэлддэг. Айгүйх нэмэгдсэн. Ер нь хоол хүнсч бай, ахын бараач бай. Эрс нэмэгдсэн. Цалин жоохон нэмэнгүүт альсвал хүүхдийн мөнгө нэмэгдснээс хойш ч юм уу айгүйх тийм өртөг их болсон бүх юм дагаж өсөд. 3 даагууд ер нь нодлонгийнхтай харьцуулахад
5000 гаруй маранд 5500 тавьд гэсэн бол одоо ер нь бол 7650 гэдэг чинь бараг 8000 руу төгсөж шүү дээ. Тэгэхээр энэ одоо юмны үн хэр өссөн байгаа нь 3 онд тарил харагдаж байгаа байхгүй юу? 50 бол өсчлээ шүү дээ. Өнгөрсөн жил гайгүйсэн. Одоо энэ жил бол хамаагүй их өсөж байна. Иргэд оройн хоолныхоо хэмжээнд тааруулж төмөс ногоо махыг бага хэмжээгээр ширхгээр навах нь 9 сараас хойш нэмэгдэх болсныг дэлгүүрийн худалдагч хэллээ. Хүнсний бүтээгдэхүүн жижиг хэмжээтэй байх тусмаа илүү сайн зарагдаж байна гэлээ. Харин арай том савлгаатай чанартай хүнсний бүтээгдэхүүнд хүмүүсийн мөнгө нь хүрэхгүй учраас худалдан авахгүй байна гэсэн юм а. Тийм болохоор боломжийн үнэтэй хүртээмжтэй байх үднээс бараагаа жижиглэж, грамлаж зарах болжээ. Байцааг хүртэл хувааж авах, 9 тосыг грамаар авах тохиолдлууд үргэлжилсээр байгааг дэлгүүрийн худалдагч хэллээ. Мөн өдрөөс өдөрт дэлгүүрийн өрийн дэвтэр зузаарч жил дамнсан үр хүртэл нэмэгдэж байна гэлээ. Өөс огцсон буурсан шүү дээ. Бүр огцсон. Сая одоо бүр 9 сарын 1-ээс хойш худалдаа авалт бүр таг буураад өрийн асуудал улам нэмэгдэж байгаа. Ерөөсөө л хүмүүс чинь хүүхдийн мөнгө хүлээж байгаа нь тэр цалин тэр хэцүү шүү дээ. Бид нар өөрсдөө бараагаа зээлж авдаг, бараагаа бэлэн мөнгөөр авах нь ховор. Тэгээ компаниуд ч мөнгөө нэхэн тэгэнгүүт иргэд өөрсдөө төлж чадаагүй учраас буцаад компаниасаа бараа авах нь эргэлтэн тутасаас эхэлдэг. Энэ одоо хамгийн бага л хийж жил болж шүү дээ. Тийм өдөр тутмын хэрэглээ талах борцог тиймэрхүү юмнуудаа л аав тийм өндөр хэрэглээ өндөр үнэтэй юм дээр бол ер нь жоохон муу байгаа. Тийм хүмүүс бас ширхгээр сонгоно өдөр өдрийн бүтээгдэхүүнээ 2-3 ширхгээр луун 2-3 ширхгээр хүмүүс тийм байдалтай ер нь алж байцааг хуваалгаж гэх юм уу тийм юм. Өнгөрсөн болон одоо өнгөрсөн оны муу үеэс бол иргэдийн болон өрхийн орлогын түвшин өөрсдөө өссөн статистиктай байгаа. Гэхдээ энэ нь хэрэглээний үнийн индекстэй одоо дүүхс түвшинд өсөж чадаагүй байх юмс бод худалдаа авалтыг бууруулж байгаа авсан юм шалтгаан байхыг үүсэхгүй. Хүнсний дэлгүүрт нэг иргэний дундаж худалдаа авалт 20-40 мянган төгрөгийн хооронд байна. Илт өндөр мэдэгдэхгүй ч гэсэн бараа бүтээгдэхүүний үн тогтмол 7 хоног бүр 200-аас 1000 төгрөгөөр өсөж байгаа нь иргэдэд хүндхэн асуудал болж байна. Үүнээс болж дэлгүүрийн худалдагчид үнээ хэвлэж гаргахаас ч цааргалдаг болжээ. Иргэдийн орлого бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг гүйцэхгүй иргэд өнөө маргааш арай хийн арга цаасаар байна. Эдийн засгийн эргэлт саарч гинжин хэлхээнд доголдол гарснаар аж ахуйн нэгжүүд өрөнд орж иргэд мөнгөгүй болж байна. За мөн төсвийн орлого 3 их 80 төгрөгөөр тасарлаа гэх гишүүдийн үгийг сангийн сайд хүлээн зөвшөөрч оны эцэс гэхэд төсөв 2.3 их 80 төгрөгөөр дутаж болцсошгүй талаар өнөөдөр мэдээлсэн юм а. За ингээд бүх төрлийн байгууллагуудын хэмнэлтийн горимд шилжүүлэхээр болсон. Тухайлбал цалин тэтгэвэр тэтгэмжийг хугацаанд нь олгохын тулд төсвийн хөрөнгөөр шинэ жил байгууллагын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх үүрэг даалгаврыг ерөнхий сайдаас өгсөн байгаа юм. За ингэж байж төсвийн зарлагыг орлогодод харуулan хуваарлж цалин тэтгэвэр тэтгэмжээ өгнө гэлээ. Шинэ засаг солигдсны дараа буюу өнгөрсөн 6 дугаар сард төсөвт тодтгол хийж зардлыг 2 гаруй их 80 төгрөгөөр тансан. За гэтэл дахин 6 сарын дараа төсвийн орлого тасалдахад хүрлээ. Учир нь импорт буурснаар дотрийн орлого 1.2 их 80 төгрөгөөр дутсан тухай хэлж байна. За энэ ганцхан өгүүлбэр иргэдийн худалдан авах чадвар ямар байгааг харуулж байгаа юм а. Дээрээс нь өнгөрсөн онд хэтэрхийн өндрөөр тооцсон нүүрсний үн өнөөдөр 50% унсан нь хит өөдрөх тооцооллын гор болчиход байна. За гэхдээ сангийн сайд шинэ засаг байгуулагдсанаас хойш олон ахиц дэвшил гарсан гэлээ. Шинэ засгийн газар бүрдээд 7 сард одоо төсвийн тодтгол хийж 2.3 их 80-аар одоо төсвийн зардлыг бууруулсан байдаг. Макро ийм тохиргооны одоо мөнгөний бодлого, төсвийн бодлого дээр одоо дамнсан ийм зэрэг эдгээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. За ингээд тодорхой хэмжээний үр дүнгууд гарч ирж байна. За та бүхэн мэдээллүүдийг авсан байгаа гэж бодож байна. За Монгол улсын валютын нөөц одоо анх удаа 6 тэрбум доллар одоо давж гарлаа. Зээлжих зэрлийг тогтоодог агентлагуудаас гурвуулан дээр нь одоо манайх зэрэглэлээ хамгаалж чадлаа. За одоогоор засгийн газрын нөөц санд 20 тэрбум төгрөг үлджээ. Энэ хөрөнгийг үйлчлэлтийн бэлтгэлд зарцуулахар болсон байна. Харин төрийн санд 1.3 их 80 төгрөг үлдсэн гэлээ. За тиймээс цалин хөлс тэтгэвэр тэтгэмжид саацсан зүйл байхгүй. Цаашид 2.3 их 80 төгрөгөөр дутах эрсдэлтэй байгаа төсвийн орон зайг хэмнэж байж нөхөн. За өөрөөр хэлэх юм бол төрийн байгууллагын ажилчид шинэ жил баяр ёслолын арга хэмжээг 1 жил өнчгөр болж байна. Хурал семинар, сургалтыг танхимаар бус
захимаар зохион байгуулж дотоод гадаад томилолт тээвэр шатхуун зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг хэмнэх, байгууллагын дотоод журмаар олгодог 1 удаагийн тэтгэмж урамшууллыг зогсоох, тавилга эд тогшилт тоног төхөөрөмж бичиг хэргийн зүйлс худалдан авахгүй байх, 3 төчтгөө дээр гүйцэтгүүлэх, зөвлөх үйлчлэгээ болон бусад төрлийн гэрээг шинээр байгуулахгүй байх. За төрийн байгууллагын хэрэгжүүлдэг хөтөлбөр арга хэмжээний зардлын санхүүжилтийг дараагийн төсвийн жилд шилжүүлэх ийм үүрэг даалгаврыг өгсөн. За Төсвийн орлого тасалдлын гол их үүсвэр нь гайлын татвар олжээ. Харин үлдсэн 1.1 их 80 төгрөг нь нүүрс болон татврын мөнгө туцнаас болж үүсээд байгаа юм. За өнгөрсөн жил коксчих нүүрсний үн багадаа 104 Америк доллар байсан. За харин одоо коксчих нүүрсний үн тоон тутамдаа $60 ч хүрэхгүй байгаа юм а. За ингээ харах юм бол нүүрснээс олно гэж төсөөлсөн мөнгө нь талдаач хүрэхгүй байх эрсдэлтэй. За харин 3 дугаарт ардчилсан намынхны санаачилсан хуулийн төсөл нь эдийн засагт хүндрэл учруулах нэг хөшүүрэг болжээ. 4 жилийн дотор 3.5 дахин тэлсэн төсвийн орлого инхүү тасалдахад хүрч байна. Харин үүнд хүргэсэн гол буруутан нь ардчилсан намынхан болж хувирлаа. Учир нь өнгөрсөн сард сөрөг хүчний зүгээс татврын өршөөл үзүүлэх хуулийн төсөл санаачилсан нь аж ахуйн нэгжүүдийг татвараа төлөхгүй хардсанахад хүргэсэн гэж сангийн сайд өнөөдөр тайлбарласан. За харин энэ хуулийг санаачилсан ардчилсан намын бүлгийн зүгээс сангийн сайд ажиллаа хийж чадаагүй бурууга манай нам руу чихэж байна. Алсыг хараагүй өөдрөг төсөв баталсныхаа алдааг тохох гэж оролдож байна хэмээн шүүмжиллээ. Ардчилсан намын бүлгийн уралдааны дараа татвартай холбоотойгоор өршөөлийн хууль санаачилнаа. За ийм бодлого арга хэмжээ авнаа гэдэг энэ мэдээлэлээс хойш ялангуяа дүүрэг орон нутагт татврын орлого бүрдүүл татвар төлөлтөн дээр нэлээдгүй эргэлзээ үүссэн. Үнэхээр энэ татврын өршөөл явах гэж байгаа бол одоо татвараа төлөх гэж байгаа. Татвараа өртөө байгаа иргэд аж ахуйн нэгжүүд татвараа төлөхгүй байх, хардснах, хойшлуулах ийм сэтэл бий болсноос болж татврын орлого бүрдүүлэлтэнд сөрөг нөлөө үзүүлж байна. Зүг зүгээр хэвээ явж ядал цогтөрөл нэг мэдээлэл гаргасан чинь энээс болоод тасарчлаа гэж хөрхийн шалтгаан хайцаагаад байгаа шиг байна л да. Шаардлагатай та. Засгийн газар сангийн сайдын оруулж ирсэн төсөв. Бид нар бүлэг дээр би бас энэ асуудлуудыг тотгож ярьж эхэлнэ. Яг ер нь энэ асуудлыг чинь хүндэрсэн байгааг би мэдж байгаа учраас энэ улс оронд чинь татврын болоод бизнесийн орчны шинжилгээ хийх ёстой юм байна. Дахиад өршөөлийн асуудлыг хамтд нь ярих ёстой юм байна гэж би аль эрт энэ асуудлыг тоог мэдж байгаа учраас ярьж байгаа шүү дээ. Харин тухайн үед би төсөв тасарч байгаа энэ төр гэдгийг заа явах вэ? Тэрийг тотгож хэлээд явах вэ гэж бодоод би өнгөрч байгаа шүү дээ. Авхаа мэдхээс өгөхөө мэддэггүй шийдвэр гаргагчдын удаарсан шийдвэрүүдийг үзэгч танд эргэн сануулъя. Шийдвэр гаргагчдын худлаа уг хууль хамгаалтыг шууд сонсоход сайхан ч цаг хугацааны явцад үнэнд гүйцэгддэг нь жам. Улс төрчид олон нийтэд таалагдахын тулд тимч ажил хийн, иймч төсөл хэрэгжүүлнэ гэж амныхаа зоргоор бурдаг. Атал тэр өгс нь ажил болох биш, агаарт хөөс болон замхарсан олон жишээ бий. Хэлснээ мартдаг улс төрчдийн тухай мэдээллийг хөтөлбөрийн энэ хэсэгт үзүүлж байна. Өнгөрсөн жилийн өдөрт иргэд талбай дээр жигсэж улсын хурал дээр утааны сонсгол хийхийг шаардсан 70,000 гарын үсэг зурж байсан. Иргэдийн бухимдалд дургуутсал дээд зэгтээ хүрсэн тухайн үед засгийн газраас гал унтраас нэгэн мэдээллийг хийсэн. Тэр нь шахмал түвшний чанарыг шинжилүүлэхээр Солонгос, Япон, Хятад зэрэг улс руу дээжийг нь илгээлэг их мэдээлэлээ. За гэтэл 2 сар болсон ч тэр хариу нь ирээгүй юм а. 5-7 түлш компани түлшний чанарыг мөн түүний орц найрлага стандартын хэмжээнд байгаа эсэх тухайлах юм бол хүний эрүүл мэнд амь насанд хортой альва орц найрлага байгаа эсхийг нягтлж шалгуулахаар улсын онцгой гомдсын даргын шийдвэрээр бүгд найрамд Хятад ард улс, Солонгос, Япон улсуудад энэ бүтээгдэхүүний дээжийг явуулж шинжилүүлж байгаа. Энэ ажил хийгдэж байгаа ойрын хугацаанд хариу гарна. Бусад улсууд руу явуулах шинжилгээний хариунуудын ажлууд явагдаж байгаа гэдэг мэдээлэлтэй байна. Харин гараагүй. Үнэхээр засгийн газар шахмал түвшний чанарыг шинжилүүлэхээр гадны улсууд руу дээжийг нь илгээсэн үү? Эсвэл хулаа хийсэн үү? За бүр үгүй бол ноцтой байж болохоос хариу гарсныг нь хаав дарвуу гэх зэрэг асуултуудын хариулт сайд асан амар сайхантай хамт сураг алтарлаа. За дараагийн худлаа ирсэн хүн бол чин бүрэн сайд.
Тэр эрийн өвөл ганц ч хүүхдийг эмнэлгийн коридорт хэвтүүлэхгүй гэж мэдэгдэж байсан. За гэтэл түүнийг ингэж хэлснээс нь хойш сар гаруун дараа эмнэлгийн коридор хүүхдүүдээр дүрсэн. Харин тэрээр өөрийгөө өмгөөлж ханиад томооны вирус руу буруугаж эхлүүлсэн. Зарим нэг зөрүүтэй ойлголтод байгаад байгаа. Жишээлбэл эмнэлэгт ирээд үзүүлэхлээр хяналтанд давна. Хяналтанд даваад цаашаа хэвтүүлэх үү, хэвтүүлэхгүй гэдэг энэ хооронд эмчилгээ хийн, эмчилгээний үр дүнгээ хянана, оншилгоо хийн, гатгаа байна уугүй үзэн, гатгаатай байх юм шууд хэвтүүлнэ гэд. Ингээд хяналтын хугацаанд нөгөө үндсэн том ийм вестибул зааланд байлгадгийг одоо коридор төвчлээ гэж хараад байгаа шүү. Тэгэхээр биш, яг хэвтэж байгаа хүүхдүүд оргуу байж байгаа тохиол байхгүй. Бодлого боловсруулж шийдвэр гаргаж байгаа хүн үүсэж болцсошгүй нөхцөл байдлыг урьдаас таамаглаж алсын хараатай ажиллах ёстой. Гэтэл чин бүрэн сайд шиг инээдтэй тайлбар хэлээд зогсож байх учиргүй. Нөгөө тайгуур огт тайлбар хийж мэдээлэл өгдөггүй сайдж байна. За тэр хүн бол хэвлэлд хаалттай болоод удаж байгаа чойжл сүрэн сайд. Тэрээр 10 аймагт дулааны станц зорж байгаа Солонгосын компанид ампуурсан асуудлыг нааштаагаар шийднэ гэж намрал ярьж байсан. Гэсэн ч 2 сарын дараа эргээд үр дүнг нь асуухад таг. Чи одоо ямар төгтөм байж зөндөл харуулсан ч юм даа даа. Би танаас бараг бүгдээр авч байгаа. 9-10 сард багтаа Солонгосын одоо компани хэрэгжүүлж исэн 10 аймаг дулааны цэцгэлгээ барих төсөл юу болсон? Ийхүү шийдвэр гаргагчид альва асуудал гарц гаргалгаа хайх биш гал унтраах байдлаар хандаж байна. За олон нийтийн бухимдал дээд зэгтээ тулаад ирэнгүүт ямар нэг шалтгаан тоочж бултах гэж оролддог. За ийм байдлаар Монгол төрийн түвшээд ажиллаж байна. Хөтөө ачих үс. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Өнөөдөр 12 дугаар сарын 10-ны өдөр 36 жилийн өмнөх энэ өдөр Монгол улс ардчилсан улс болох эхлэл тавигдсан гэж үздэг. Харамсалтай нь олон улсын чөлөөт судлаачдын дүгнэлтээр манай улс сонгуульд ардчилсан байдлаас сонгуультай дарангуйлагч засаглалтай улс болж байна гэсэн дүгнэлт гарчээ. За ийхүү ардчиллаас угарахад төрийн оролцоо их байгаа нь нөлөөлж байна гэлээ. Ардчиллын гол зарчим чөлөөт эдийн засгийг дэмжих гэж судлаачид үзэж байгаа юм. Манай улс ардчилсан улс хэрнээ чөлөөт эдийн засаг хангалтгүй түвшинд байсаар байна. Тухайлбал сүүлийн 3 жилд эдийн засгийн эрх чөлөөний индекс буурсаар байгаа юм а. Энэ онд л гэхэд 176 орноос 74-р байранд жагссан. Бизнес эрхлэхэд татварын дарамт ихтэй зөвшөөрөл авахад олон шат дамжлагтай авилгал цэцгэлсээр төрийн оролцоо чөлөөт зах зээлийг боомлсоор байгаа нь нууц биш ээ. Үүнээс гадна төрийн өмчит компани эдийн засаг дахь оролцоо их байгааг хэллээ. Ийхүү төр үргэлж хувийн хөвшилтэйгээ өрсөлдөж эдийн засгийг улам хөндрүүлсээр байгааг ардчлалын төлөөллүүд илэрхийлж байна. Ангилаанаас гарахын тулд мэдээж цомхон төсөв бид бүхэн улсын төсвийг багасгах хэрэгтэй. Тэгээд дараагийн зүйл бол төрөөс хамааралтай болгож байгаа энэ тусгай зөвшөөрөл одоо тохирлын гэрчлэгээ гих мэт авилгалыг бий болгодог энэ гэрчлэгээ бичиг баримт цаастай холбоотой асуудлыг одоо бодлогын хувьд багасгах ёстой байгаа. Тэгж бид нэр одоо бизнес эрхлэгч нараа дэмжиж тэгжиж эдийн засаг бий болоод эдийн засгийн одоо санхүү эдийн засгийн одоо чөлөөлөгдсөн өөрөө одоо баялагынхаа үр дүнд бид бүхэн чинь одоо өмчтөй төрсөн. За тэгээд санхүүгийн үед чадамжтай ийм баялаг, чинэлэг ийм иргэдтэй улс болж хөгжинэ. Тэгэхээр ардчилсан улсуудад байдаг хамгийн том нэг ялгаатай зүйл бол чөлөөт эдийн засаг буюу энэ баялагын тухай ойлголт байгаа. Төр барьсан нам сонгуульд давнгаа эрх хэдлэх нь ардчлалыг ухрах нэг шалтгаан болсон гэж тэд үзэж байна. Нэг нам олон жил засагласаар өдрөөс өдөрт төрийн мэдээлэл иргэдэд хаалттай болсоор байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд судлаачид худалдагдаж, урьдчилсан бэлтгэгдсэн ижил төрлийн мэдээллийг иргэдэд хүргэж, иргэдийн мэдэх эрэхэд хаалтсаар ардчлалын үн цэн алдагдаж байна гэлээ. Нэг ардчилтаа ч юм шиг, ардчилгүй ч юм шиг, зах зээл шилжсэн ч юм шиг, шилжээгүй ч юм шиг. Аль нь
зах зээл шилжсэн гэхээр нийт эдийн засгийн 70-80% нь төр шийддэг ийм зах зээл шилжсэн орн байдаг юм. Арчилтаа орн гэхээр олон улсын байгууллага олон зүйлсүүд нь танах арчлаас бүх талаараа ухраад байна гэж олон улсын байгууллаганд өгнөд ард иргэдийн доторх судалгаагаар бид нар ер нь арчлаас ухарч байна гэдэг судалгаа улам үзүүлэлтүүд өсч өгдөг ийм арчилсан орн байдаг юм. Тэ? Тэгэхээр арчилтаа ч юм шиг, арчилгүй ч юм шиг, зах зээл шилжсэн ч юм шиг, зах зээлсэн ч юм шиг, гүйч юм шиг энэ байдал маань бидний дахиад том одоо түүхийн сургамж болж байна. 35 жилийн өмнө Азийн коммунист 5 улсаас манай улс ганцаараа ардчилсан улс болж өөрчлөгдсөн. Харамсалтай нь одоо ардчлалын үнц нь алдагдаж дарангуйлал руу шилжсээр байгааг тэд илэрхийллээ. Манай улс 2016-аас 2022 он хүртэл сонгуулийн ардчлал гэх ангилалд багтаж ирсэн. Гэхдээ үүнээс хойш сонгуулийн ардчлалын суурь үзүүлэлтийг хангахаа болж сонгуультай мөртлөө дарангуйлагч гэх ангилал руу шилжжээ. Өмнө нь ардчлалын ижил түвшинд байсан зүүн Европын улс орнуудтай харьцуулахад манай улсын иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөө иргэдийн ив нэгдлийн үзүүлэлт буурчээ. Өглөөс ирээд цэвэр агаараар амьсгалж чадахгүй байгаагаас эхлээд л эрүүл аюулгүй орчинд амьдрах бидний эрх зөрчигдөж байна. Энэ мэтчлэн иргэдийн дунд нийтлэг зөрчигдсөөр байгаа ч шийдэл олж чадахгүй байгаа асуудлуудыг хөндөж салбар бүрийн мэргэжилтнүүд, хүний эрх судлаач, шинжээчид хүний эрхийн үндэсний форумд оролцлоо. Хүний эрхийн үндэсний комиссаас 2 жил тутамд зохион байгуулдаг энэ арга хэмжээгээр хүний эрх ба уур амьсгалын өөрчлөлт, хот төлөвлөлт, бизнес эрхлэлт гэх мэт асуудлуудыг хөндөн дэвшүүлж ярилцлаа. Мөн 2023 онд зохион байгуулагдсан энэ арга хэмжээний үеэр хүний эрхийн үндэсний комиссаас гаргасан зөвлөмжийн хэрэгжилт 50-аас 70 орчим хувьтай буюу хангалтгүй байсныг хэлж байлаа. Хүний эрхийн үндэсний комист хамгийн их ирдэг өргөдлийн агуулга нь халдшгүй дархан байх эрх зөрчигдсөн болон залуус хөдөлмөрөө хангалттай үнэлүүлж чадахгүй байгаа, цалин хөлсөө авч чадахгүй байгаа тохиолдлууд байдаг лээ. За энэ мэтчлэн хүний эрхийн зөрчилтэй асуудлуудад хүний эрхийн үндэсний комиссоос зохих зөвлөмж мэдээллийг хүргүүлж ажилладаг байна. За гэсэн ч 2023 оны хүний эрхийн форумаар гаргасан зөвлөмжийн хэрэгжилт 50-аас 70% биелсэн байгаа нь хангалттай түвшинд хүрэхгүй байгаагийн жишээ юм а. Хамгийн түгээмэл халдшгүй хэрхий асуудлаар ирдэг юм а. Одоо баривчлах байрантай одоо үнэлгүйгээр баривчлаа гэдэг асуудал ярьдаг, хэрс хэрэгт гүтгэлээ гэдэг асуудал ярьдаг, хуулийн туслалцаа авч чадахгүй байна, өмгөөлөгч хангалтмаар байна гэдэг асуудал ярьдаг, сэжигдэн яллагдчих эрх зөрчигдлөө гэдэг асуудал ярьдаг, эрүүл шүүлтээс ангид байж чадахгүй байна гэдэг ийм асуудлыг хийрдэг. Хоёр дахь нь хөдөлмөрлөх хэрэг байдаг. Хөдөлмөрлөхтэй холбоотой цагийн хөдөлмөр одоо энэ олон янзын хөдөлмөр эрхэлт гарсантай холбоотой ялангуяа энэ залуучуудаас өөрсдийнхөө цагийн хөлсийг авч чадахгүй байна гэдэг асуудал ирэх болсон. Түүнээс гадна ажил эрхлэлд амралтын хуваарийг дагахгүй байна гэдэг асуудал ирж байгаа. Тэгээ ялварлан гадар бол дарамт хүчрхийл байна гэдэг асуудал бас нэмэгцээр. Мөн манай улсын хүний эрхийн индекс ямар түвшинд байгаа нь өнөөг хүртэл тодорхойлогддог байна. Тийм, энэ бол их тийм нэлээд юм төвөгтэй процесс байгаа. Нэг талдаа бол энэ дээр хүний эрхийн мэргэжилтнүүд оролцох ёстой. А нөгөө талдаа статистик яг энэ тооцооллын одоо бас мэргэжилтнүүд ингэж хамтран ажиллах ёстой. Хамгийн гол нь эхлээд бид нар яг хүний эрхтэр энэ эрхийн асуудлын хүрээнд бид нар яг ямар үзүүлэлтүүдэд гаргаж ирэх юм бэ? Үзүүлэлт тус бүр дээр ямар индикаторуудыг тооцох вэ гэдгээл тогтчих юм бол цаашаа нь бол арай илүү техникийн ялбар асуудал гарна гэж бодож байгаа. Энэ удаагийн хүний эрхийн форумаар дэд бүтцээс үүдэлтэй хүний эрх зөрчигдөж буй асуудлуудыг хөндөж шийдэл эрэлхийлэн хилэлцсэн эдгээрээ онцлог юм а. За жишээлбэл цагдаагийн ерөнхий газраас хүний эрх хотын аюулгүй байдал сэдвээр мэдээлэл хүргэж хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцууллаа. Өнгөрсөн онд цагдаагийн ерөнхий газраас 21 аймаг 9 дүүрэгт камерын хяналтын төв байгуулжээ. Төрийн буюу улсын төсвийн хөрөнгө оруулалтуудаар нийтийн эзэмшлийн гудамж талбай уулзуур гарц аюултай цэгүүдийг камержуулах. За үүн дээрээ үндэслээд 21 аймаг 9 дүүрэгт хилийн хяналтын камерын нийт төвүүдийг байгуулсан. Энэ жилийн хүний эрхийн үндэсний форум нь иргэдийн өдөр тутмын амьдралд хамгийн ихээр нөлөөлж буй эрхийн зөрчлүүдийг тодорхойлуулан шийдэл боловсруулахад чиглэснээрээ онцлог болж байна. За хот төлөвлөлт, дэд бүтэц, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэл аюулгүй байдлын асуудлуудыг салбар салбарын төлөөллүүд хамтран хилэлцэж хэрэгжүүлж болох санал зөвлөмжийг хүргүүллээ. Хүний эрхийн үндэсний комиссоос өмнөх форумын зөвлөмжүүдийн хэрэгжилт хангалттай бус байгааг онцлсан нь төр хувийн хвшил иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг сануулж байна. За цаашид хүний эрхийн индексийг тодорхойлох, бодлогын хэрэгжилтийг ил тод болгох, иргэдийн эрхийг хамгаалах институцийн орчныг сайжруулах зэрэг олон асуудал урган гарч байна.
Хэнч өөрийн санаагаа бодит бүтээгдэхүүн болгох боломжтой Fab Lab буюу үйлдвэрлэлийн лаборатори үүд хаалга нэлээ. Дэлхийн топ инженерийн сургууль болох Массачусетсийн их сургуулиас эхлэлтэй дэвшилтэд тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон энэ инженерийн урал нь 200 улсад 2800 салбартай юм байна. Гэр лаб буюу гэр лаборатори гэх нэртэй энэхүү уралны үүд хаалга зохион бүтээх сонирхолтой хэн бүхэнд нээлттэй. Зөвхөн оюутанч биш, инженер, багш гээд ямар ч мэргэжилтэй байсан эдгээр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд төхөөрөмжүүдийг ашиглан санаагаа бодит бүтээгдэхүүн болгох боломжтой. Энэхүү төслийн санаа анх 2008 онд төрж 2021 онд цаасан дээр буун олон хүний хөдөлмөр шингэсний эцэст бодит болж байгаа нь энэ юм а. Одоо энэ их хэмжээний боловсролын байгууллагч их төсвөлтэй шүү дээ. Одоо улсын төсвийн их хэмжээ ихэвчлэн ерөнхий улс орны одоо сургуулийн хэрэглэгдэхүүн байшин барилгад явдаг. Тодорхой хувийг бид нэр одоо Монголд яагаад үйлдвэрлэж байна? Маш олон багш нар байна, маш олон инженеруудын төгсөгч нар байна, их сургууль, бие сургуулиудын оюутнууд байна гэдэг. Тэгээд бид нэр энэ Fab Lab гэдэг санааг за Монгол нэр нь гэр лаборатори байна. За бүр орчуулбал одоо яриад инженерийн урлан гэдэг. Гэр лаб 3D хэвлэл, металл болон мод хуванцар гэх мэт зөөлөн материалуудын компьютер удирдлагт зорох зүсэх машинууд зэрэг нийтдээ 1.2 тэрбум төгрөгийн үн бүхий тоног төхөөрөмжүүдийг суйрлуулжээ. Энд санаа бодит болж туршилтын загварууд хөгжүүлэгдэж цаашдаа эдийн засгийн эргэлтэнд орох боломжууд бүрдэх юм. Ер нь л гэр лаб маань тэрхүү одоо олон улсад 200 улсад Бутанд хүртэл байдаг. 2800 гаруй салбартай байхгүй. Тийм Fab Lab-ийн одоо яг загвараар байгуулагдсан. Тэгэхээр Fab Lab-ийн гол барьдаг одоо 3 концепт байгаа гэсэн. Юу вэ гэхээр нэгдүгээр заавал open байх хэрэгтэй. Open concept бол Монголд айгүй шин. Оюутнууд хүмүүс ашиглахаас гадна бид нэр тэднэрт чадварыг олгох одоо юм educational campus гэж явж байгаа байхгүй. Тэгэхээр манай техникчдийг дагалдаад өөрөө сурч болно. Эсвэл одоо тэр хүмүүст шууд захиалга өгч юмаа хэлгэж болно гэсэн. Гуравдугаарх нь болохоор бид нэр олон улсын сүлжээний нэг хэсэг. Тэгэхээр бид нарыг одоо дэмжих ард маань 2800 лаборатори байна л гэсэн. Манайх шиг энэ орчинтой газар одоо ямар нэгэн прототип гарч ирлээ. Тэрийг болонгууд оюуны өмч ямар ч хязгаарлалтгүйгээр ашиглах эрхийг нь бусад Fab Lab-уудаа хүчигдэг. Тэгэнгүүт манай оюутнууд бол бараг 7 хоногийн өмнөөс энэ прототипуудаа хийж байгаа байхгүй. Одоо ингээ харангуут амар яг дизайнаас нь эхлүүлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл ингээ хийсэн гэвэл амар хэцүү их цаг хугацаа орж шаардлагатай болно. Тэгэнгүүт яг тэр бэлэн байгаа их усүрийг ашиглаад 7 хоногийн дотор одоо энэ assistive tool буюу яг тусгай хэрэгцээт хүмүүсөд зориулсан одоо энэ бүтээгдэхүүн 3D гэрлэлээр хэвлээд тавьсан байна. Гэр лаб Монгол Улсын их сургуулийн Улаанбаатар шинжилгээ ухаан технологийн паркад байрлалтай. Цаашдаа орон даяар инженерийн урлагийнхаа салбаруудыг нээхэр төлөвлөж байна. Монгол Улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улс Нэгдсэн Үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенцэд нэгдсэний 35 жилийн ой, Дэлхийн зүүн олон улсын байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэний 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад суугаа элчин сайд нар олон улсын байгууллагын суурин төлөөлөгчдөйг урьж хүүхэд гэр бүл хөгжил гадаад харилцааг эрчимжүүлэх зорилготой за хүүхэд хайр ирээдүйн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын ерөнхий сайд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн зандан шатар оролцож Монгол Улсын засгийн газрын хамгийн том мега төсөл нь хүний хөгжил, хүүхэд гэр бүлийн хөгжил юм гэдгийг онцолж хүрэлцэн ирсэн элчин сайд олон улсын байгууллагын суурин төлөөлөгч нарт хүүхдийн төлөө үйлсэд хувь нэмрээ оруулан хүүхдийн эрх, хөгжил оролцоо, зөв төлөвшил хүмүүжлийг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүслээ. Монгол Улсын хүүхэд гэр бүлийн хөгжил зөвхөн дотоод бодлогоор олон улсын түншлэлээр илүү хүчтэй ажиллах ёстой. Бид дараах зорилт бодлого чиглэлүүдээр тавхан хамтран ажиллах гэж байна. Нэгдүгээр одоо хүүхэд гэр бүл дээлтэй орон сууц орчин хамтарсан төслийг хэрэгжүүлэх. Монголын хүүхдийн цусын шинжилгээний хөтөлбөр. За хүүхэд гэр бүлийн зохисгчдын төв хүүхдийн төлөө сангийн хүрээлэлд хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх. За олон улсын хамтарсан хүүхдийн эрхийн сурал судалгааны төв байгуулан ажиглуулах энэ чухал асуудлууд үүсгэж тавьж байна. The children welcomed.
Юуны өмнө та бүхнээс Монгол улсад хүүхэд гэр бүлийн чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийг уриалж байна. Мөн өөрийн улсад хүүхдийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай биднийг холбож хамтын ажиллагааны гүүр болох мөн Монгол улсад хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдтэй хүүхдийн хөгжил, соёлын солилцооны хөтөлбөр болон хамтын ажиллагааны боломжуудыг тусган оруулж өгөхийг хүсэж байна. Арга хэмжээний үеэр Монголын хүүхдийн зөвлөлийн төлөөлөл хүүхдүүд Монгол улсын ерөнхий сайд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн зандан шатарт Монгол улсад хүүхдийн байгууллага хөтөлбөрөөр үүсч хөгжсөний 100 жилийн хүрээнд зохион байгуулагдсан хүүхдийн үндэсний чуулганаас гарсан өөрсдийн санал зөвлөмжийг хүлээлгэн өглөө. Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлээ. Хамтдаа анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Харин хөтөлбөрийн төгсгөл зарим мэдээллийг гэрэл зургаар үзүүлэх болно.